За Библийн бат руу чимээгүй цаг үргэлжилж байна. Өнөөдөр хамтдаа Исаакийн амьдралаас суралцах болно. Эхлэл 22-ын 14. Тэгээд Авраам тэр газрыг эзэн хангана гэж нэрлсэн учраас хүмүүс өнөөг хүртэл эзний ууланд хангагдах болно гэж хэлдэг болжээ. Исаак бол Бурхны амлалтын биелэл болсон хүүхэд юм. Түүний төрсөн нь хүний боломж бус Бурхны хүч чадал амлалтад тулгуурласан гайхамшиг байсан. Түүний амьдралын хамгийн хүчтэй мөч бол дахил болох шахс нь тэр үе юм. Тэр өөрийгөө хамгаалах гэж тэмцээгүй. Харин тайван байж итгэлээр хүлээсэн. Энэ нь түүний дотор байсан гүн итгэлийг харуулдаг. Эцэг нь түүний тахил болохоор авч явж байх үедээ ч Бурхан аль хэдийн хангалтыг бэлтсэн гэж итгэж байсан. Эцсийн мөчөд Бурхан хургийг оронд нь өгч өөрийн хангалтыг илчилсэн. Исаакийн зан чанар нь тайван байдал, Бурханд итгэх итгэл хүлээцтэй байдал юм. Тэр нөхцөл байдлыг өөрөө удирдах гэж оролдоогүй. Бурханы цагийг хүлээсэн. Эндээс үдээс суралцах зүйл байна. Бурхан бидний хэрэгцээг үргэлж мэддэг бөгөөд зөв цагт зөв замаар хангадаг. Өнөөдөр бүхнийг өөрөө барих гэж, өөрөө хийх гэж оролдохын оронд хяналтаа Бурханд өгч түүнд итгэж хүлээ. Хамтдаа эзний өмнө залбирцгаая. Эзэн, би өөрийн хүч чадлаар бус таны хангалтанд найдаж амьдрахыг хүсэж байна. Миний айдсыг тайвшруулаар та сольж, танд бүрэн итгэх итгэлийг та дүүргэж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа.